хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар үзүүлж байна. Халамжаас хөдөлмөрт. Халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэг энэ удаад Хөмөгтөөр хязгаарлагдмал хариуцлагатай компанийг танилцуулж байна. Тус жуулчны бааз нь 2021 онд бүтээн байгуулалтаа эхэлж, сүүлийн 2 жилийн хугацаанд гадаад дотоодын жуулчдыг хүлээн авч үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нийт 20 ажилтнаас 3 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тогтмол ажлын байраар ханган ажилуулдаг. 2023 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамрагдаж, санхүүгийн дэмжлэг авсан байна. Намайг Туяа гэдэг би Хөмөгтөөр компанийг гүйцэтгэх захирал. Манай 23 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэмжих сангаас зээл тусламж авсан. Энэ зээл маань болохоор хүүгүү 100% иргэн төлөгдөх нөхцөлтэй тэгсэн хүртэл маш их өр өгөөжтэй надад байгаа. Би бол өмнө нь ийм зээлд ерөөсөө өмнө хамрагдаж байгаагүй. Надад бол яг хэрэгтэй цагта одоо хөрөнгө оруулалт гэдэг нь одоо зээл тусламж болж орж ирсэнд би маш их баяртай байгаа. Халамжаас хөдөлмөр чиглэх засгийн газрын зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд нийцсэн байнгын ажлын байрыг бий болгох талаар ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа тухай хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Нэмсүрэнгээс тодрууллаа. За Монгол улсын засгийн газар, за Монгол улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтлөөр гэж одоо анх удаага 2012 онд баталж одоо хэрэгжүүлж байсан. За түүнээс хойш бол одоо энэ хөтлөөр бол жил бүр үйл ажиллагаа нь одоо эрчимжиж хуваарай хөдөлмөр эрхэлдэг. За мөн одоо аж ахуй нэгж төрөмс байгууллага эрхлэн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тохируулгатай байнгын ажлын байраар хангах ийм одоо аж ахуй нэгжүүд бол чиглэсэн санхүүгийн дэмжлэгийг бол одоо үзүүлж ирсэн. Аж ахуй нэгж төрөмс байгууллагуудад олгож байгаа санхүүгийн дэмжлэгийн их үүсвэр нь бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гардаг. За хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан дотроо хөгжлийн бэрхшээлтэй хүнийг одоо ажилуулаагүй төлбөр гэж бас байдаг. 25-аас дээш одоо аж ахуй нэгж ажилтнтай байгууллага нийт ажилчдынхаа 4-өөс доош хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилуулна. Хэрвээ энэ одоо хувиа 4-өөс доош хувьтай ажилуулаагүй бол ажилуулаагүй хүнийхээ тоогоор сар бүр одоо ажилуулаагүй төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлнө гэсэн одоо хөдөлмөрийн тухай хуулиар энэ ажилуулаагүй төлбөрийг бол төлөө явдаг. Энэ ажилуулаагүй төлбөрөөс орж иж байгаа их усэр бол буцаад одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэний саяны аж ахуй нэгж төрөмс байгууллагад санхүүгийн дэмжлэг болоод ингээд эргээд бас буцаад одоо зарцуулагддаг байгаа. За энэ 2023 онд гэхэд бол 20 гаруй одоо төрөмс байгууллага, за мөн 30 орчим одоо аж ахуй нэгж ингээд нийтдээ бол 50 одоо аж ахуй нэгж төрөмс байгууллагууд бол санхүүгийн дэмжлэгийг олгоод ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд нийцсэн тохируулгатай ажлын байрыг шинээр бий болгож буй аж ахуй нэгж байгууллагуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх сонгон шалгаруулалтыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зохион байгуулдаг байсан бол 2023 оноос эхлэн 1-р шатны шалгаруулалтыг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороо зохион байгуулж 2-р шатанд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хяналт тавин ажиллаж сонгон шалгаруулалтын 3-р шатыг ил тод нээлттэй болгох үүднээс халамжаас хөдөлмөрт цуврал нэвтрүүлэг болгон TV5 телевизээр олон нийтэд хүргэсэн билээ. Хэрэгжүүлж байгаа төсөл маань болохоор бас гол нь бол тэрэгцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд өндөр настанд энэ манай кемпэд ая тухтай одоо саадгүйгээр зорчиж үйлчлэгээ авах боломжийг оруулж байгаараа төслийн бас үндсэн зорилго байгаа даа. За гэрэл за дэмжиж байна. За дэмжиж байна амжилт хүсье. За дэмжиж байна. За амжилт. Хөмөгтөөр компани сонгон шалгаруулалтын шаардлагыг хангаж шинээр 3 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тогтмол ажлын байраар ханган ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бол ингээ хамтраад ажиллахад би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн болохоор тэр хүмүүстэй ингээ ажиллахад арай ойр байгаад байгаа юм л да. Манад ирээд ажиллаж байгаа ажилчид маань одоо энд ажилласнараа бас тий өөртөө ихтэй, урам зоригтой, бас тэгээд баг хамт олонтой болоод нэгнийгээ ойлгодог тэ хэдий хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээр насран хамгаалагч нь байгаа ч гэсэн бас нэг ажилтаа ингээд орлоготой болоод ирэхээр гэр бүлийн хувьд ч гэсэн одоо хань жилүүр хүүхдүүд аав ээж нь ч гэсэн тэр хүнийг үнэлэх үнэлэмж нь илүү өндөр болж байгаа л гэж би ойлгоод байгаа. Тэд нар ч гэсэн тэгж мэдрэгдээд байгаа. Би өөрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэ зээлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 0 дүүш тэгээд нийтийн ариун цэврийн өрөө, ажилчдын өрөө энтрийг ингээд тогтчулж одоо хэвийн үйл ажиллагаанд одоо орсон байгаа. Жуулчид авах одоо яг хаврын үйлрэлдээ яг цагаа олж орж ирээд тэгээ бид тэр үедээ амжиж бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтаа хийсний үр дүнд жуулчид маань 5 тухтай амраад байсанд би их баяртай байгаа.
Хөмөгтөр жуулчны бааз нь тэрэлжийн 6 дугаар хороо өвөр горих тэрэлжид байрлалтай жилийн 4 улиралд үйл ажиллагаагаа явуулдаг 90 хүн хүлээн авах хүчин чадалтай тоглог хаус цомцог гэр Монгол гэрүүдэд амрагчтай хүлээн авч байна. Монгол Европ амтад хоолтой тоглог ресторанда бүх төрлийн баяр ёслол хүлээн авалтыг зохион байгуулдаг. Үзэгч та бүхэн байгууллага хамт олноороо шинэ жил цасны баяр тэмдэглэлт үйл ажиллагаагаа Хөмөгтөр жуулчны баазад зохион байгуулах боломжтой. Facebook хаяг маань Хөмөг resort та бүдгийг манай амралтын газар 5 дахь удаа амрахыг урьж байна.